мянган жилийн түүхтэй дэлхийд хосгүй морьтны их өвс соёл. Хөхө тэнгэрийн доор хөлөг мордын их орон бонхот оршин. Эрхэм хүндэт үзэгч та бүхэндээ Монголын морин спорт уяачны холбоо гэх энэ сайхан байгууллага Монгол улс даяарыг хамарсан олон мянган гишүүнчлэлтэй энэ байгууллага өргөн татаж сум сунгасны үүсэл хөгжлийн нэгэн жарны талыг туулж 30 жилийнхэн оюун хавар наадмыг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ цаг өдрүүдэд Монголын морин спорт уяачны холбоог үүсгэн байгуулагч эрхмүүдийг хоймортой залсан манай нэвтрүүлгийнхөө өнөөдөр эхэлж байна. За ингээд нэвтрүүлгийн зочин хойморт Төв аймгийн Баян цагаан сумын угуул Монгол улсын хөдөлмөрийн баатар уяач зууны манлай уяач Данзан нэмийн даваахүү. За мөн Төв аймгийн Нялга баян жаргалан сумын угуул Монголын нэртэй уяач Гал Бадрахын хүү Монгол улсын манлай уяач Бат Төмөр Төв аймгийн Баян жаргалан сумын угуул. За мөн Монголын морин спорт уяачны холбоог үүсгэн байгуулсан эрхмүүдийн нэг Төв аймгийн Хожим Борон дөр сумын угуул Монголын хурдан морины уралдааны төвөгч Монгол улсын соёлын авиац зүтгэлтэн Адиагийн Баяр Магнай. За Монголын морин спорт уяачны холбооны анхны тэргүүн Гал Бадрахын Понцог олж ирахсны гэргийн Эрдэнэ цэцэг. За мөн Монголын морин спорт уяачны холбоо гэж өнөөдрийн энэ сайхан байгууллагыг үүсгэн байгуулсан 5 эрхмийн нэг Завхан аймгийн Тэлмэн сумын угуул Монгол улсын алдарт уяач. За мөн дэлхийд морь төрүүлсэн Монголын анхны уяач олон улсын тренер Энэвшин Гамбат. За Дорногов аймгийн Өргөн сумын угуул Монгол улсын хурдан морины уралдааны нэртэй тайлбарлагч соёлын авиац зүтгэлтэн Лаажвын Цагаан далайн нарын эрхмүүд хүрэлцэн ирсэн байна. Ингээд Монголын морин спорт уяачны холбооны 30 жилийн ой Монголын шигшмэл хурдан морийн их хурд 10 уралдааны энэ сайхан өдрүүдэд та бүхэндээ холбооныхоо үүсэл хөгжлийн талаарх түүхийг ярихаар манай хойморт зочлон ирсэн бүх эрхмүүдтэй энэ сайхан баярын мэндийг хүргье. Үнэхээр 1990 оны ардчилсан хувьсгалаар монголчуудын үндэсний ухамсар урд хожид байгаагүйгээр сэргэж Монгол улсын оюун санаа, эдийн засаг бүхэл талаар монгол хүн өөрийн төрсэн галгалант нутаг усан даан эзэн сууж, хувийн өмчтэй болж, оюун санааны эрх чөлөөтэй болж эхэлсэн энэ сайхан цагийн цагаан морин жилийн хувьсгалын нэгэн сайхан бодит жишээ бол яхан аргагүй хөлөг морин сүлдэнлэн дэйлсэн морьтны удам Монгол төмний энэ цагийн эрхэм бахархал болсон нэг түүхэл Монголын өнөөдөр үсэндээ хосоор сууж явчулсан 200 мянган уяачтайг нэнтэ нэгтгсэн Монгол улсын хамгийн төрийн бас байгууллага том төрийн бас байгууллага Монголын морин спорт уяачны холбоо тэртээ 1995 оны өвөл Отрын мор гэрт байгуулагдсан түүх юм аа. Энэ түүх эхлээд өнөөдөр 30 жилийн нүүр үзэж 30 наадам өнгөрч тэр үед төрж байсан хүүхдүүд өнөөдөр 90 цент хүрч төр улсынхаа наадамд хурдан морин төрүүлгэж айрагдуулж хурдан морныхон үйл хэрэгт зүтгэж явна. Он цагийн түүх гэдэг монголчууд морьтны түүх гэдэг ийм л агуу байдаг. Гэхдээ энэ их түүхийг энэ сайхан үйлсийг 5 эрхэм Монголын 5 сайхан эрхэм үүсгэн байгуулж Монголын моржигны нэрт уяач Нэрвүгийн Донодогийн галгаван галголомт Шагдрын гэдэг айлыг сайн хойт гэдэг газар отороор явж байхад тэр айлд Монгол хүний сэтгэлийн цагаан оч бодруулсан морин дуртай Монгол хүмүүрийн сэтгэлийн нэгдэл болсон тэр 5 сайхан эрхэм энэ холбоог үүсгэн байгуулахдаа тэр өвлийн аргалын гал цогссон тэр дулаахан шин морь ярьж байхдаа одоо төгссөн шин морь ярьж байхдаа үүсгэн байгуулсан гайхан, сайхан, бахархам түүх байдаг. Энэ түүхийн эзэд энэ түүхийг бүтээсэн эрхэм 5 эрхэмдээ манай Понцог улжир ерөнхийлөгч маань брахны орон дуудсан түүний хань Эрдэнэ цэцэг гэгч маань ирсэн сууж байна. Ингээ та бүхэндээ урд морин дэйлдэг Монгол төмнийхээ өмнөөс үзэгч олныхоо өмнөөс Монголынхоо мянган уяачдын өмнөөс юуны өмнө гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргье. За баярлалаа. Тэгэхээр бид ахмадуудаасаа энэ сайхан үйлийг түүхийг яриулж энэ сайхан түүхийг бичиж үлдээх үүрэгтэй. Тэгээ 1990-ад оны ихэнх үеэс бол одоо ингээд Монголын улс төрчны 750 жилийн явлаа.
ер нь монголчуудын тэр үндэснийхэн спорт энүүгээр одоо хичээллэх, энэ наадмыг өргөндөл оруулах үзэл санаа бол түгэнд дэлгэрч ирсэн. 1990-аад оны ихээр Монголын үндэсний бүхэн холбоо явуулагдсан. Хавар нь Монголын үндэсний сурын холбоо, сурын холбоо гэдэг байр сурын холбоотойгоо нэг байснаа Монголын үндэсний сурын холбоо гэж бас төрийн мус байгуулга байгуулсан. Тэгээ 95 онд Монголын марийн спорт уяачны холбоо байгуулагдсан. Тэгээ та таван эрхэм маань одоо ингээд тэр сайхан он жилүүдийнхэн тэр өдрүүдийг сайн хөдрөө, шагдаргойх руу явахын учир шалтгаан юу байв? Баттамар надад 94 оны 5 сард санал тавиад. Тэгээд тэр нэг хууль засны дунд сургууль байсан адууны музей энэ болгоё гээд. Тиймэрхүү л юутай. Тэгтэл тэрийг ч одоо би нэг хүлээж аваад бодсон шүү дээ тэр иш бас. Эрх зүйл нь нэлээд нөхөстэй үзэн. Тэгтэл 95 оны 1 сард манай галуудрах одоо манай Фонцгага надад шага харагдаг байсан. Тэгээд манай хөл таныг уулзсан надтай байна гээ. Тэгээ уулзъя гээ. Тэгээд тэр нэг фургон бор руу явсны дараах нь билүүдээ тэр чинь би тийм азар гахгүй жаа би бас дуулсан. Тэгээ сүүлдээ тэр чинь Сумын Сэрэнгийн мөр азаргыг фургоноор авсан шүү дээ. Тэр үедээ одоо Фонцгага надтай шагаа дээр очиж уулзаа. Тэгээд нилээ хэд удаа би шөрөнд нь очисон Фонцгагаас манай өрөөнд ирсэн жаа санал солилцоод тэгж гол хавар тийшээ 3 сарын сүүлээр судаг жалга судаг састай зүгээр тал газар саснаар илчил байсан. Тим үед одоо баян зэрэглээ явсан юм аа. Одоо галгуулнтай шагдрын хөдөөгөрт 2 машинтай тэр үе чинь Исүзү үлээ жиптэй. Хүн ховор байлаа штэ. Тэгээ 2 машинтай 10 хүн явсан. Одоо тэр чи одоо Фонцэг болжэр төрөө жолооч. Тэгээд Энүшин Гамбат Данснывын даваа хөө Галын Баттамар Ажигийн баяр өгнө Загдын Хөрлөбаатар тэгээ хэн явсан? Мэд сайхан биш Бат сайхан явсан. Сэдвийн Бат сайхан. Тэр тэгээ хүү манаас багж явсан баха. Босоор хөгч ёо Хүрлээ. Тий босоолааны. Тий. Тэр чи ярьж байна. Тэгээд тэнд отрын боргорт очиод хамгийн чухал асуудал тэр чинь доо хэдэн сар жил шахуул ингээл уулзаал санал солилцаал болно болохгүй гэдэг ингээд чадахгүй гэдээ яваад байлаа шүү дээ. Тэгээд тэр чинь одоо янз янзын санал бүрэл тогтно байдал юм ажиглагдсан төлөвшин. Тэг яг тэр отрын боргорт очиод ямар ч байсан оюутны холбоо гэдэг юм байгуулъя гэдгийг зарчмын хувьд одоо бид өөрсдөө шийдсэн. Тэг тогтсон оюутны холбоо байгуулъя. За тэгэхийн тулд яах вэ? Оюутны холбоо байгуулад цааш нь ажил босгохын тулд яах вэ? Баяр магнаа тэтгүүртээр. Би 51 настай. Хорондоо цолтой. Батлан хамгаалалтын системд одоо 20 хэдэн жил ажиллажсэн. Хуулийн хугацаа болсон. Цаашаа ажиллах юм бол дахиад 5 жил 10 жил ажиллахаар биш 51 настай тэтгүүрт гарсан шүү дээ. Энэ холбоог босгох гэж. Одоо тэгээд ажилласаа гараад амьдралаа хөртлөө өөрчилсөн хүн шүү. Тэгээ бүр аюулаас чадвар юу байдгийг бүгдийг л энд зориулсан. Миний амьдралын 2 дахь үе эхэллээ гэж Фонцгага бид нар одоо таныг л тэтгүүрт гаргалаа да яхахгүй. За би гарья. Миний амьдралын 2 дахь үе энэ болж байна. Ингээд энэ дөр бол хамаагүй байдгаал би зориулсан да нөхөд ширн аль байдгаараа тусалсан. Тэгээ яг энэ холбооны бодлогыг бол өргөн хэмжээнд боловсруулсан. Тэгээд би тэр отрын боргорт тэр шийдэхдээ хэлсэн. Монголыг өмнө гэхгүй, говийн гэхгүй, хангааг гэхгүй, зүүнийн зүүн гэхгүй, баруун гэхгүй Монгол улсыг бүхэлд нь хамарсан, бүх бүс нутаг аймаг сумыг хамарсан тэгш бодлого явуулж чаднаа вэ. Миний тэнд хэлсүүг тэр. Тэр тэндээс хурцрал хурлынхаа бэлтгэл ажилд орсон. Хурал бэлтгэх төр хороо байгуулсан. Төр хорооны дараагаар Фонцгага нарийн бичгийн дараагаар намайг тавьсан. Тэгээд хуралдаа бэлдэл тэр хамаг илтгэл, тогтоол, уриалга, холбооны дүрм, уралдааны дүрм тэр бүх юмыг л одоо боловсруулсан да. Мандатын хамсын илтгэлийг манай Энүшин Гамбат чинь тэр хурлаар тавьж өгч байсан. Одоо бусад үндсэн илтгэл хамаг юм бол одоо бүгдийг би хийсэн дээ одоо. Энэ нөхцөлийн дэмжлэгээр тэгээд олон түмний хүчээр
өнөөдөр одоо хүрдэнд хүрээд байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээ тэрийг жоохон үргэлжлүүлчихв. Цаашаа зөөчлөөрэй. Тэгээ даваа хөө бол энэ санааг энэ одоо над хэлсэн. Яг үнийг хэлээд бол. Тийм. Тэгээд яах вэ одоо тэгээд гэсэн зүгээр би нэг ажилтаа. Даваа хөө ч одоо холбоо удирдах бас юу ямар хүн байх вэ? Эцтэй залуу хүн олох байсан гэж ингэ ярьж байсан. Тэгсэн нэг өдөр хунцгаа дагуулсан. Даваа орж ирсэн манай гэрт. Ер нь аль бонтор манай холол байсан шүү. Тэгээ яасан ч яах вэ? Бонтгийг би юу хутгасан мэдсэн чинь. Энд айлам мөр уяал ингээл явдаг байсан шүү дээ. Тэгээд ийм болох гэж байгаа гэсэн. Оо би хамт ажиллана. Би ажиллана. Би бас санаа байгаа тийм. Тий. Тэгээд би тэр зохироо. Ерөөсөө л одоо хунцгаагаа энэ дээр яа чи одоо ичтэй хүчтэй ингээд ажиллана. Тэгэл одоо хунцгаагийн саналаар тийш манай бизнес манай доч холбоо болно гэж очиагүй шүү дээ. Хунцгаа өөрөө тэгсэн. За ерөөсөө яг хуу танаа удам судрыг л одоо чи намайг өшөлдөө тэр чи даа өвөө энэ трийг бодож байна. За одоо орон нутгийн хувьд ч гэсэн бас юм ярьж шүү надад одоо тэр чи манайхны ярьдаг юмнууд л та. Энэ газар чинь бол одоо хүүхдээ газар тийм ээ. Адууны нутаг гэдгээр нь тэгээд ерөөсөө тийшээ яваа гэж хунцгаанаад байсан. Тэрээс би манайд очиж хэлээгүй. Тэгээд ингээд явсан бид нар. Тэгээд одоо баасан бүгд л байсан л та. Тэгээд тэнд хүрлээ байсан юм байна хөдөөнөөс тийм. Загтын хүрлээ. Загтын хүрлээ 2 машин хүн 10 хүн явсан. авчирсан. Тэр 10 хүнийг би овг нэрээр нь мэдсэн. Загтын хурлаа. За Батмархаа уучлаарай. Яг энэ дээр тэр хонцогөлжир ерөнхийлөгчийг авчрах санал та хоёр яаж уулзав? Одоо энэ сайхан хөөрөх нэлдэ тийм ээ. Энэ Танд бас бодол байж Марийн спортын холбоо гэж одоо мундаг холбоо байлаа. Тэр холбоо Монгол улсын алдартай яс гэдэг цалыг анх 1996 онд тухай өвлнийрэ тэгээд энэ дээр гурагч дарга нь байлаа. Манай сайн спортын орлогч байлаа. Тэгээд одоо цалог уяастыг ер нь одоо хамгийн томсолтой би 80 онд спортын мастер ууш авсан. Өшөө Монгол улсаас салтлаа биш байдгүй. Хүлэгч гэдэг давхар нэг нэр л байдаг шүү дээ. Ер нь энэ уяастыг одоо сайхан талтаа болгох юм байна гэсэн яригдаад тэгээд алдартын аваад уяас болгох гэж. Ингэж анхан одоо бий болгосон тийм төвхт. Тэгээд тэрнээс хойш одоо ингэсэн чинь тэгээд манай нарийн мишгийн дарга манай даваад орж ирж морин спорт юм. Морин спорт руу шиглээд үндэсний морийг жоохон хаягдмал маяг. сонгол морин спорт руугаа. Аргагүй шүү дээ. Тэгэхээр зэрэг нэг өдөр жоохон бодож байгаад хань болох сайн хааваа юм гэж бодоод. Эднийх нь ямар ч байсан 4 жил дараа нь төрийн дээд насыг төвлөрсөн л да. Батмар гэдэг эднийх галгай сөрөг байхдаа манай 74 онд моян дээр очиж хээлмөрийг мордуулах зүг мордуулсан. Тэгээд аав тэгж ирсэн. За юугийн савьдтэй бороотлын савьдтэй. Тэгээд жил хэрэг айгцал та зүгээр тэгээд тэг сэтгэлдээ сайхан байсан. Тэгээд манай хүн анхаадсан нэг дарга гэлөө тийм жоохон уудаг. Костюм бичигтэй хүн байх. Гүлээ. Тэгээд ягаад тэр яахгүй хэн ханиулах вэ? Тэр айл магадгүй гэж бод. Манай хүнийг сургалж бод ажилдаагүй нь очсон чинь оо байж. Ер нь олон уулзсан байсан уу? Та нэг л уулзсан байсан. Ханиулах хүн бэрж байгаа. Тэгээд удамтай гацаагүй. Тэгээ бидний ажил дээр нь очсон чинь нэгсэн чинь гэрээ харий гэж гүчтэй зүгээр юм гээд намайг тэгээд зүгээрээ таньдаг сухал уулзсан. Тэгээд очлоо. Тэгсэн манай хүн дээр тэр савхан курчиг ороод аваад цогуулж аваад зах дээр хөдөлдөг тийм байсан юм байна. таныг сахин хүрдэг аа. Хэлбэрүүгээс. Тэгээд эднийд очиад тэгээ хоёул холбоо болгосон чинь ер нь их зүйлтэй сайн байна. Манай мэлж байна. За хэнийг олох уу гэж л тэгээд ингэсэн чинь. За Баяр Магна гэдэг хүн чи би бас морины ном харсан тэгээд тэр намдорж гэдэг хүн номч байт. Тэрний дараа чи хүн бараг юу л та манай хүн байхгүй. Тэвэндээс Баяр Магна гэж чинь удаадын дараа гсэн гэдэг. Бас хэдий дуулсан байсан. Яваад очиад танад очиг гэдэг дагуулаад бид гурав яас. Анхан чирн одоо манай Магна тэр бүтэхгүй хаар гэдсэн сүүлдээ нэлээд авдар шууч харгуулуудаа
Тэгсэн чинь ер нь одоо болох юм да гэсэн маягтай ингээд бид гурав ий болсон. Тэгсэн 1993 оны улсын баянад манай цолмоо хүмүүсэд гарамжууга нэг газар хаягдсан байсан да. Тэгэд манай хэн гэрээр манайхаар анхан гарамжууга хаана гэж ингэж ирэхгүй энэ хоёр тонцгоолж ирдэг хүн тэгсэн энэ урдгаа тэгээ ветеринкээ ярьсан чинь манайхаар орж ярьсан чинь аавтан танилцууллаа шага харавдаг хүн би одоо шагаад тэгсэн өвөө нь улсын чинь хурдан хонгороо захтал усан шанд болоод ингээд билэн сайхан танилцаад ер нь тийм би одоо ихэд хойноос Оросоос юу машин оруулж ирж байгаа юу оруулж ирнэ мотоцикл оруулж ирж байгаа тэгээ ихэд ийм яаш мотоцикл хэрэгтэй бол намайг аавн гэсэн тийм ихтэй. Тэгээ одоо дэсэн чинь 3 дахин магнагаас хойш гинт онцгойлж сэтгэлдээ эдийг мэдэхгүй сургалтсаар байж байгаад одоо энэ телевизийн баруун талдаа хойрдсон да. Нэгдүгээр хоолой, хэддүгээр хоолой. Тэгтэл эдний дашиж олж яваад авчирч Баттуурахтай бид дуудсан чи энэ хоёр чи юу вэ? Надаас өмнө бүр таньж ихтэй хүн болоод хойсон сургуульд явуулж өгсөн юм уу? Ийм хэмэржсэн байгаа Баттуурах. За тэгээ Фонцгоолчээр ерөнхийлөгчөг уулзуулчлаа. Тэгээд уулзуулаад ингэсэн чи манай хүн тгийгэж ингэж л нээж анхан бүрдсэн. Тий. Тэгээд Фонцгоолчор маань ер нь бол одоо бас энэ морины холбоог тухайн үед бол Монголын морин спорт оюутны холбоо гэсэн нэршил байгаагүй. Тухайн үед бол морин спортын холбоо гэж бол байсан. Энэ морин спорт холбоо бол нийгэмлэгийн алдарт туяач гэдэг цолыг олгодог тийм холбоо байсан. За тэгээд тэрнээс улбаалаад ер нь өөрөө бол бас нэг тийм морины холбоо байгуулчих юмсан гэдгийг энэ хүмүүсүүдийн ярьж байгаагаас бас тусдаа гарамжуугаатай их ярьдаг байсан. Гарамжуугаа бол одоо манай талигачийн өвөг эцэг лувсан чойнд нь төвдөн чоймбэл гэж хоёр мундаг алдартай уяач, хурдтай, хөрөнгөтэй тийм одоо их сайхан нутаг орондоо алдартай тийм хүмүүсүүдийн үе удам. Тэгээд тэр хүнээс гарамжуугаа бол суралцдаг. Уяаны одоо эрдмийг тэр хүмүүсүүдээс суралцаан гэж өөрийнхөө дурсамж ярианда ер нь өдөр тутмынхаа ярианд уулзахаар айгүйх ярьдаг тийм сайхан буурал байсан. За ингээ гарамжуугаатай бол одоо морины холбоог байгуулах юмсан энэ одоо бас уяачдын энэ одоо малчдын амьдралыг яаж дээшлүүлэх үү? Энэ даавуу дайлан цай халуун савнаас яаж дээш нь гаргах уу гэдэг талаар бол бас морины бай шагналыг өндөр болгох тэгээ түүгээрээ уламжлаад бас уяач малчин ард түмнийхээ амьдралыг бас яаж дээшлүүлэх вэ гэдэг талаар бол нэлээд тийм сэтгэл санаагаа солилцдог, манахаар ирдэг, бид нар тэдний гэрээр очдог ийм байсан. За тэгэхээр ер нь бол одоо манахнаар ер нь уяачдын холбооны контор манай гэрт бараг л байсан юм шүү. За тэгээд би ч одоо тухайн үед бол одоо энэ 5 хүний чинь тогооч нь байлаа, сан хүүч нь байлаа, хөрөнгө мөнгийг нь одоо хадгаламжаас, хувийнхаа хадгаламжаас гаргадаг одоо ийм эзэгтэй байсан. Тэгэхээр уяачдын холбоо байгуулагдсан цагаасаа талигачийн маань бит хоёрын одоо бас хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгөөр үйл ажиллагаагаа эхлүүлж хөрөнгөний дээжэр гэж. Дээжэр одоо энэ уяачдын холбооны мөнгө санхүүг босгож одоо өдий зэрэгтэй гарын ганцхан хөлийн дөрөөнд хүрэхэд бол одоо манай гэр бүлийн бизнесийн үр шим ашиг бол одоо нэлээд хөтөлсөн гэж боддгоо. Тэгэхээр яг энэ мөчид бид Монголын морин спорт уяачдын холбооны нагас жарны төвхтэй энэ өргөн үйл ажиллагаатай холбооны анхны ерөнхийлөгч Монголын хурдан морины нэртэй зүтгэлтэн Албадрахын Фонцгоолчрийн бол одоо үнэ хүн тэтгэн дуусгаж байна. Тэгэхээр танай гэр бүлд бас одоо энэ мянган уяачдын өмнөөс хүмүүст чинь галгадамжнаас одоо энэ цэнгэр дэлгэсээ үзэн суугаа бүх хүмүүсийн өмнөөс дахин хүндлээ. Тэгэхээр манай одоо үүсгэн байгуулагч 5 хүн маань бол нийгмийн ажил мэргэжлийн хувьд одоо бүгдээрээ удамтай уяачтай. Гэсэн хэрнээс тухайн үед хааж байсан ажил албаны хувьд бол за уяачдын төлөө давах байх байж байна. Гэтэл Баттамрах маань бол одоо нийгмийн ажилтан, тухайн намын ажилтан.
За тэгээ одоо хөнгөн үйлдвэрийн салбарын одоо томоохон удирдагч ийм инженер хүн. Баярмагны ах бол одоо судлаач. Одоо шинжлэх ухааны түвшинд урдан мөрний уралдааныг одоо судалсан цорын ганц одоо хүн байсан намнарж байгаас хойш бол одоо гэх мэтээр. Тэгэхээр Эрдэнэ засагчийн маань хувьд бол одоо эднийг өрөөлвөл Тунцгай одоо ерөнхийлөгч маань бол одоо инженер. Эрдэнэ засагчийн хувьд бол одоо өөрийн эвлийн ажилтан. Амнаа нөгөө одоо бидний үеийн тэр гүйж хараадаг аливаа юмд санаачлагтай ийм хүмүүс тэр гэр бүл бас энэ сайхан үйл хэрийг нөгөө тэр хуучин цагийн бас нэг имийг хойш урагшин гүйдэг хараадаг имийг олох энэ сэтгэл бас их. Тэрний нэг бол яг залуу үеийн төлөөл бас нэг сайхан одоо эрчим хүчний инженер тухайн үед одоо бас хувийн хвшилд шилжээд байсан манай хувийн хвшлийн анхны төлөөлөгчдийн нэг анхныхаа хоримтлыг бий болгоод байсан залуухан бизнесмен Энэвшин Гамбат гэдэг хүн. Аав нь бол одоо Завхан аймгийн Төлөмнөс сум. За ээж болохоор бол одоо өндөр ширээтийн бас удамтай байна шүү дээ. Ийм залуухан инженер яг энд одоо 5 бүрэлдэхүүнд одоо байдаг юм аа. Тэгэхээр та хоёр бол Тунцгай ерөнхийлөгч та хоёрын хувьд бол бас бизнесийн бас найз нөхдөд байсан гэж. Бас учрал өрөөл бас зохиолтой тийм ээ. За би чинь одоогоос 30 жилийн өмнө залуу байжээ. Тэгээ моринд ороо нэг удаагүй моризор сайн мэдхгүй. Анх ер нь моринд ороход бол энэ Баярмагны ах гэдэг одоо энэ шар дээдтэй хүний шар номыг уншаад төмний хөлөө тэр номыг уншаад энэ ямар гоё юм бэ чи одоо 90-ад оны хийг би ярьж штэ тийм ээ. Ямар гоё юм бэ тийм бэ. Бүлгэр дом энэ дунд орсон юм шиг болж байгаа байхгүй юу. Гэхдээ тэр гал гэдэг хүн нэг суманд очиод өөрөө барилд төрүүлээд 6 цагааны навсан гэдэг шиг тийм ээ 5 насны морь төрүүлгээд за даваа хүү ах гэдэг хүн одоо баг шинэ үеийн өвгөн ноён шиг болцсон тийм ээ. Тэгээд тэр Баярмагны ахын бичсэн тэр тэндээс тэр морины удмыг тгийж авчираа тэгэд дамжаа тийм үүссэн тэргээд тийм гоё үлгэрий далай шиг юмтай явж идэв. Тунцгай битэр ч одоо их найз болохгүй да. Тэгээ ер нь бол би бас одоо ийм юмд оролцоод явдаг ч бас нэг учиртай байгаа. Би нэг сайндээч биш. Би чинь тэр үед урд нь бас гадаадын жуулч муустай явж ирсэн нэг видео камер, фото аппарат хоёртой байсан. Тэр үед тийм видео камертай байсан ч үгүй ч юм ховд тий. Тэгээ тэргүүрээ дандаа видео зураг аваад явдаг. Тунцгай намайг дагуулж явах дуртай. Ягаад гэвэл тэр баталгаажуулна. Би одоо тэр Уяашны холбооны их хурл тэр бүртгэлийн ажиллагааг бол одоо видеогоор баталгаажуулсан тийм бичлэг би сая Америкт байхдаа тэрийг ирж олоод дагваа ерөнхийлөгчтэй явууллаа. Сая Оюунбаатарт бас үзүүллээ. Тэн дээр одоо хурал яаж эхэлж байна тийм ээ. Тэр мундаг одоо ихэнх нь тэнгэр дэвссэн мундаг Уяаш нар олон сайхан хүмүүс бүгд тэн дээр байна. Одоо энд сууж байгаа сууж гисэн бүгдээрээ тэн дээр залуухан нөгөө бүртгэл хийлгээ тэгээ байж чинь тий. Өөрөө ч гэсэн залуу байсан. Тэгээ Тунцгай битэр ямар найз байсныг одоо энэ ихний сууж мэдэн дээ тийм ээ. Битэр чинь салдггүй. Би тэр үйлдвэрийн төвзүүлийн ордон дээр очиж сууж идэг. Тэгээд ер нь бол одоо энд сууж байгаа хүмүүс бол Баярмагны ах, Даваа хүү ах, Батмар ах энэ төр бол тэгээд Тунцгай жир маань үнэхээр энэ холбоог байгуулахад сэтгэл санаа мэдлэг боловсрол хөрөнгө чинээгээр асар их гаргасан улсууд байхгүй юу. Тий. Тэгээ Тунцгай ч одоо тэр үе ч одоо дөнгөж ер нь нөгөө зах зээлийн системд эдсээ дөнгөж хэдхэн жил болцсон байлээ шүү дээ. Тэгээд Тунцгай бодно шүү дээ нэг юм дээр асар чухал юм хийсэн байхгүй юу. Хөдөөгийн нэгдэлж хөдөлгөөний ч одоо нэг арай гэж морь үйдэг цөөхөн хідм хувьдаа морьтой намын дарга нар арга хэмжээ авдаг ажлаа хаяад намд явж яг тэрний дараа ингээд зад өсөрсөн үед одоо түүх хэрэгтэй хүнээ цаг нь болохоор төрүүлэн гаргадаг гэдэг чинь Тунцгай жирийг төрүүлэн гаргасан байхгүй юу тий. Тэгээ яагаад гэхдээ тэр хүн байж тээ залуугийн ирч хүчээр одоо энэ бүх улсуудыг зангидаад энэ улсуудын зөвлөгөөг аваад бизнес толгойн зөв ажиллаад тийм ээ. Тэгээд энэ холбоо байгуулагдсан юм аа. Тэгээд энэ холбоо байгуулагдсан Тунцгай жирийн гав явд морины үнийг өндөр өсгөж хөдөөгийн ард түмнийг сэргийлсэн байхгүй юу. Гэхдээ одоо би одоо аюул сайн санаж байна. Одоо хэдэн оны хэдэн сард юм одоо Баярмагны санаж яж магадгүй нөгөө
Баян утгийн хүрлээгээс даваа цуг явсан тийм ээ. Гүү би яваагүй мөнгө тавар. Мөнгө тавар гişээ хий явсан. Ахыг та яваагүй явуулсан. Би ягаад яваагүй. Тэгээд тэднээс чин дээр хүрлээгийн босоо улааныг авахгүй явж байгаа байхгүй нөө нэг сүртэй нөхдөд явж гисэн. Очсон чи хүрлээ зарахгүйгээ суудсан гэж байгаа. Тэгээд 69 машин өгөө, дээр нь програм машин өгөөд өгдөггүй. Гэхдээ эн чин тэр үед байтхан өнөөдөр үнэтэй үн үстэй. Тий? 2 машин. Тэгээд эн чи одоо өдөөнийг энэ одоо юу бодож байна? Одоо мороо үйцэх. Тэгээд тэр олон хүнийг сэргээгээ заа юу. Иймэрхүү улсад удирдаад ирэхээр чин нэг шинэ өргөн Монголын морин уралдааны түүхэнд нэг шинэ ирэн үе эхэлсэн байхгүй юу? Тий. Уяачны холбоо үүсгэн байгуулсан 5 хүний дундаас Монголын уяачны дундаас дэлхийд хурдан морь уяад уралдвал төрүүл гэсэн хүн одоо бид 5-ыг нээдэг юм аа. Манай энэ Шин Гамбат 15 онд Breeders' Cup одоо морь төрүүл гэсэн дэлхийд морь төрүүл гэсэн хүн Монголын уяачтыг нээнд бид 5-ыг нээнд одоо байж байгаа юм аа гэдгийг одоо Гамбаттан бүр энэ тухайлд энэ тухайд нь баяр хүргье. Ер нь урд хожид байгаагүйгээр одоо ингэж сэргсэн одоо нүүдчтэй хурдан морины соёл гэж одоо хурдан морь уях энэ үйл хэрэг одоо 2-3 мянган жилийн түүхтэй ихэд энэ мянган жилдэж байгаагүй. Тэгэхээр энэ 5 хүн бол өөр өөрийнхөө үүргийг гүйцэтгэсэн харагддаг. Хон даваахын нэр хүнд тэр их уяачийн нэр хүнд одоо 2 мөнгө ургалгтал очицсал тийм ээ анхны хурлын төлөөлөгч оролцоол тэр ингээд байж Баттамрахын одоо тэр нөгөө голч одоо тэр удирдлага Магнаахын судалгаа нөгөө уяачдын Хонцгой ерөнхийлөгчийн тэр бизнесийн овсгоо гэх мэтэр залуугийн та хоёрын ирч хүчгээл энэ бүгд нийлээл нэг хүн болсон юм шиг байна. Тэр бас тэгээд энэ холбооны бодлого үйл ажиллагаа үндэсний хэмжээнд болоход тэр Монголын тухайн цагийн одоо жинхэнэ нэг одоо язгуурын хуяачдын тулхтайхан ухаан та бүхний энэ сайхан үйлийг бас Руша явуулахад их төлөхөж болсон болоо та тэрийг сайхан үеийг дурсаач хэн нэрлээд манай ханы одоо ихэд хөдөөний сайхан одоо уяачдаг тэн дээр нэг тийм хөөрөлтөй цугласан юм байна. Ер нь тэгж цугласан урд нь би албаны зүгээр тэргүүлэгчийн морин спортын албаа бол тэргүүлэгчийн хэмжээ явуулахад тэг цуглаж үзээгүй шүү дээ. Гэсэн Монголын бүх уяачдыг одоо сумнаас аймагаас нь ороод энэ дээр их нөгөөдөл чи нэг бараг л тэр үчиг их хурлыг шүүсгүүл одоогор бол тийм л зорилготой бүгд ингэж өнгөж цуглаж. Анхны хурлын мандат өгөхгүй юу? Мандатаа хүзүүндээ зүүчгээд энэ маш их хэрлээ суулгасан гэж байна. Яг малчны зөвлөгөөнд сайн малчнууд нь л одоо ураг малчнууд орно шүү дээ. А гэтэл яг уяачийн хурлаг гэхээр чи Монголын одоо сайхан тэр үед бүх аймаг сум ирсэн шүү ер нь их ирсэн. Ер нь энэ бол чухал л да. Энэ бол зүгээр бид хүн бидний хэрэг биш. Төрийн хэрэг. Монгол өнөөдрийн энэ их том хүнд явсаар байж байгаад дэлхийн адууны баяр Монгол улсад наадмаш болж байгаа юм билүү. Энэ манайхан том хөшөөг тулгуур болслох гэсэн би бат. Ийм байт юм байна. Ийм манайхан ингэдгийн энэ олон цалтай залуучууд улсууд бай. Ийм учраас төрийн одоо мартны алтан толгой нэг баг нь болсон гэж санагдав. Мянган жилийн түүхтэй дэлхийд хосгүй морьны их өвс соёл. Хөхө тэнгэрийн доор хөлөг морьдын их орон Монход оршин. Тэр 2 мөнгө аврагч нь бол бүхий холбоо дөнгөж байгуулагдаад тэр ажилдаа гэтэл Монголын морин уяачтай холбооны анхны тэргүүлэгчд үлээ ингээд тэр үйл хэрэгт оролцсон. Тэр чинь хоёр аврагч хоорондоо их зөрчилтэй хоёр том аврагч шүү дээ урах юм. Тэр их зөрчилтэй хоёр аврагч манай холбоон дээр ямар ч зөрчил байхгүй хоорондоо одоо нэгдэж сууж байгаад манай анхны холбооны хурал сууж байгаад Ер нь юу шүү. байгуулагч Би зүгээр хувийн хүний яг энэ дотор явж байсан үед бодол биелдэг. Ер нь Хонцгойгоос өөр юм бол ингэ байгуулчихдаггүй байсан. Тэгж дайч тэгж юм уу одоо хайрг одоо энэ эрдэнэ шүн адилхан тим авгаач
бас хэрэгтэй байсан байхгүй. Яг нэг тэр чинь тэгээд божуулах гэдэг хүн чинь маармал шүү дээ мэдээж. Юусэн харамлах юм байхгүй. Өглөөмө зурагчдаг байсан шүү. Би одоо сайн би тэр сайн мэд. Анхны их хурлын зардлыг одоо жишээ нь тэр 200 хүний чинь хоол гэж нийлүүлэх юм нэг удаа хоол гэсэн нийлүүлэх юм гарна шүү дээ. Тэр бүгдийг чинь одоо гонцгаа даасан. Тэгэхэд Баттамөршийн харин яг тэр үед сая төгрөг дансанд хийсэн хүн шүү. Бидний мурдын их хурлын өдрүүдэд. Мурдын хангууд өгсөлтөө. Тий. Нэг ханд өгсөн юм мэдгүй. Өшөөний өгсөн. Тэр яах вэ? Тэр ерөөсөө миний сая төгрөгийг бодох юм бол бунцгаа чинь хөрөнгийнхөө 50-60% нь боломж өгч. Тий. Би багцаа мэдэн битээ. Тэгээд одоо сая 2 мөнгө аваргууд энэ бас уяштай холбоо үүсгэн байгуулахад байнга л оролцдог байсан гэдгийг бас энэ ахмадууд маань ярьж байна. Яг үнэн. Энэ одоо адуун чулуунд манайх чинь уяа мордоо бариад зусан штэ. Ингээд зусахад одоо 2 мөнгө аврах чинь авгаа нартагаа. За тэгээд одоо зөндөө усууд ирнэ. Манайх бол одоо зочид буудал шиг л байдаг байсан. Тэр 2 зөрчилдөг авраг бол ерөөсөө ямар зөрчилдөөнгүйгээр манайд бүр 7-10 хоног. За тэгээ ороо болгон сайхан найр наадам болно. Тэр аврагуудыг чинь хүндэтгээд талигаачийн манаас хүндэтгээд тэр хавийнхан бол тэр аяараа л сум орон нутгийнхан тэр аяараа л одоо манай уяан дээгүр байдаг өвөл зусдаг одоо тийм байлаа штэ. Тэгээд 2 мөнгө аврагч одоо байнга уяачдын холбоо байгуулсны үр дүн юм да ер нь бол за тэгээ байнга л одоо тэр Пунцгагийн өрөөгөр бол ирнэ байна. Одоо энэ даваа хогоо энэ төр бол ерөөсөө байнга л байна. Баттамрахын тэр ч одоо бүгд одоо Сүү Батулд нэг ярилцлаганд хэлсэн байдгийг тэр үед энэ том бизнесмэнүүдтэй уулзахад их хэцүү одоо тантай уулзах гэж хэцүү байна тэр гэж нэг хүн ярьсан бид дээ. Тэгэхээр Сүү Батул том бизнесмэнтэй уулзахад хэцүү ч вэ амархан ч вэ. Тэр Пунцаг улжиг дээр очиод уулзалт дуртай газар хөдөөний эсхийг хөтөлтэй хүн шалан дээр завлаа сууж байгаа гэсэн бэ. Тэгэхээр яг одоо та бүхэн маань дурсаж байна. Энэ үл нөгөө Монголын морин спорт уяачны холбооны нөгөө орой хэсэг ямар байх вэ? Тэр доотлон одоо ерөөл одоо хаяа тийм байдаг гэдэг шиг Пунцаг улжиг ерөнхийлөгчийн хувьд бол Монголын морин спорт уяачны холбоог цааш давж явах ерөнхийлөгч нартай бас нэг жишг үлдээгээд энэ чинь манай уяачны холбоо ч юм бол бүх боловсрол нам гавьяа байгуулсан. Тийм нам үзэл суртал шашин шүтлэг одоо яс ухсан бүгд хамарсан ийм өргөн их уяа Монголын их уяа. Гэтэл энэ уяаны манлайн одоо ямар байх хэвээр хөр яг л тэдэнтэйгээ энэ тэнцүү харьцдаг. Тэгэхээр ийм сайхан түүнээс хойш манай одоо үеийн ерөнхийлөгч нар бол дандаа сайхан нуруутай одоо улсууд голтой мэдээ толгомдож байгаа сорилт бэрхшээлийг дандаа одоо тийм олонхийнхоо талд одоо шийдэж ирсэн. Энэ нь бол одоо үнэхээр ийм сайхан жишг холдролыг бий болгожээ гэж. Тэгэхээр холбоо байгуулагдлаа. Одоо ингээд орон нутагтаа салбар холбоотой болгосон ингээд олон одоо үйл явдлууд шатараал явсан. Тэгээ манай даваах бах энэ чинь бол өөрөөсөө ховдоо аймаг бүр зарим суманд нь хүртэл салбар холбоог энэ байгуулаа явсан гэж байгаа шүү дээ. Хаана явлаа та? Би одоо ховд аймгийн уяачтай холбоог бий болоход байгуулж ирсэн. Завхны ямар сум бэлээ? Ярууд гэлөө хаана гэлээ. Тэлмэн яруугаар явсан. Тэлмэн баг. Тэг гэсэн тийм ээ. Тэг бас эдгээр явдаг юм аа. Явсаа. Ер нь тэгээ бас тэний чинь сайхан одоо аймагуудад олон мөр төвлөсөн улсуудад алдарт байж өглөө шүү дээ. Тэгэхээр чинь даашин татах гэж улмал юм том болгох гэж жишээ нь одоо өнөөдөр Говьалт аймгийн Тугаанжуу гэдэг хүн Монгол улсын алдарт байсан. Юу да Говьалт аймагт 5-6 их мөр төвлөсөн. Одоо энэ ган төмөрийн авшил тий. Одоо хэд үеэр мөр харагдуулаа. Тий. Тэгээд тим энэ улсуудад за тэгээд Сүхбаатар аймгийн хэмбэлийг настай их олон мөр төвлөсөн. Монголцоо тий настай. Тэр хүнд би өгчөөл олон улсад цуг явуулж өгсөн дөө тэгээд. Сайхан ер нь энэ Адуу гэдэг амтан хүнийг мөн нэр хүнд алдаргавья тэр их том нүрийг бүрэн дүүрэн дэшин татдаг юм. Ахалтай амтан шүү. Юм ярэ. Ер нь одоо ингээд холбоо 30 жилийн өндөрлөг бүгдээрээ сайхан ингээд сууж өнөтмөрхаа. Одоо эргээд харахад тэр үед одоо яах бол гэж эргэлзэлгүйгээр тэр залуу сайхан өдрөдөгч тэгээ та нар нэг хүн шиг ус одоо эргээд харахад тэр
та хэд маань ямар хайхтар үйл мундаг их үйл өргөн дэлгэр санаачилж эхэлсэн юм бэ? Гэхдээ ер нь бол яг бидний хувьд бол Монгол хүний хувьд морины төлөө явдаг хүмүүсийн хувьд одоо бунцгаа удирдаад бид эвийн нэгдэлтэй байсан. Ерөөсөө одоо Монгол хүн дутагддаг юм байдаг. Ихний үед энийг одоо бунцгаад бөгөөс ерөөсөө би энийг одоо баримттай хэлнэ бол юм дээ. Тий. Тэгээд бунцгаа бол зүгээр одоо яг нь холбоо байгуулсан санаачилсан юм байж бол өөрөө нэг тийм хүнлэг замтай. Одоо ерөөсөө би тэгчээ тусалчих л гээл одоо тий энэ хоёр одоо хоёулаа тийм замтай улсууд. Тэр бол их нөлөөс. Энэ хүний амьдрал хүн болгоод айлгэр амьдрал авгаа өгдөн шүү дээ. Энэ бол их чухал нөлөө үзүүлсэн гэж би дотроо бодож явдгийг. Энэ тийм учраас тэр аваргууд тийм ээ. Тэр одоо хүндтэй настай том улсууд энэ чинь одоо эдгээр бол очдөг байсан шүү дээ тий. Би одоо тэр юм. Энд нэг хүнтэй мэрж байна. Тэнд нэг хөөхд юм уу одоо хуяаж ороод ай чи суу одоо усан жахвар руу гончдсан хөдсөн жаахан бурцаагаал тийм ээ. Тэгэхээр хоёрынхаа энэ одоо 30 жилийн үр дүнгээ таа өх маань эргээд харахад одоо юу харагдаж юу бодогдсоож байна. Тийм. Энэ уяачтын холбоог байгуулснаар одоо хамгийн анхны 3 эрх мэдч нь одоо уяачтын холбоо чинь төрийн дээд одонд тодорхойлж байлаа шүү дээ. Даваа хуугай, гарамжуугай, төвдөн гэд энэ 3 хүнийг. Тэрнээс өмнө одоо уяачт бол ийм төрийн өндөр шагнал бай шагналд бол хүрж байгаагүй. Морь үнснийхаа төлөө. Морь үнснийхаа төлөө. За тэгэд хамгийн өндөр шагнал нь юу байсан түрүүн даваахах ярьлаа л да. Нөгөө алдарт уяач гэн. Тэр нь бол би түрүүн бас давтсан. Нийгэмлэгийн цол тэмдэг байлаа. А энийг одоо уяачтын холбоо бий болсноороо улсын цол зэргийн комиссар оруулаад эн чинь одоо улсаас олгодог тийм уяачтын холбооноос тодорхойлоод тэгээ улсын цол зэргийн комиссар дамжаад одоо улсаас төрөөс олгодог шагнал болоо. Дараа нь манлаа уяач гэдэг шагналыг одоо ингээд бий болгосон. Манлаа уяач гэдэг нэр бол яг Фунцгагийн сонгож өгсөн. Өөрийнх нь тий нэр юм байгаа. За тэгээд энэ хүмүүсийн өнөөдрийн одоо хөдөлмөрийн баатар, өнөөдрийн одоо гавьяат, малчин, уяачд энтрийн суур бол одоо энэ уяачтын холбооноос эхэлсэн гэж би бүр дотроо бүр баттай боддог. А уяачтын холбоо үүсгэн байгуулагдсанараа энэ уяачд малчтын одоо уран зургийг асар ихээр өдөөж хатгаснараа улсын нааданд урлах мордын тоо хүртэл нэмэгдсэн. Өмнө нь тэгж одоо уяачтын холбооноос өмнө бол 5-600-аар азарга одоо их насны морд энэ төр ургалдаж исэн түүхэл байхгүй. Энэ болохоор ингээд уяачтын ард түмний сэтгэлийг өдөөн хатгаж одоо энд ингэж оролцох юм бол одоо бидний амьдрал энэ үнэхээр дээшлэх юм байна гэдгийг ойлгосон. Морины үн хүртэл одоо асар их өндөр хэмжээнд хүрсэн одоо Сумьясрангийн бор азаргыг фургоноор хүртэл авч исэн түүхийг одоо манай энэ хүмүүсүүд бас ярих байхаа төрүүлж бас цухс дурдж исэн. Тэгэхээр энэ уяачтын холбоо үүсгэн байгуулагдсны үр дүнг одоо та нар бүгд ярих байхаа гэж бодож байна. За уяачтын холбоо их хурлаа хийгээд холбоогоо байгуулчихлаа. Одоо цааш яах вэ? Юу хийх вэ? Энэ дээр бол нөгөө Баттөмрийг надад 95 оны 5 сард санал тавьсанаас хойш үндсэндээ дотроо боловсруулаад бодоод хүнтэй ярь зövлүүд ингэж явсаар байгаад ямар ч байсан уяачтын холбооны бодлого үйл ажиллагаа бол зөвхөн моринд тойруулгад тойрох биш. Зөвхөн Улаанбаатарт тойрох биш. Зөвхөн Төв аймагт тойрох биш. Монголын бүх бүс нутаг аймаг сумыг хамаарах ёстой юм а гэдгийг одоо бүр ясмахандаа хүртэл одоо ойлгоод ярилцаа тогтоод тэгээд юуны дөрөв аймагуудад салбар холбоодан байгуулсан. Одоо аймагуудын холбоос хамгийн анхны холбоо бол Хинтэй аймгийн холбоо, Завхан аймгийн холбоо. Сумдын хамгийн анхны холбоо бол юуны Дорногов аймгийн Алтан ширээ сумын. Одоо улаан хөө байгуулад Игнэнгой гэж одоо 96 оны хавар уралдаан хийгээд 96 оны Дэлгэр хаанд. Тэгээд одоо ямар мөр төрүүлээ тэр чинь Баттөмрийн зайлд мөр төрүүлээд тэгээд Фунцгагийн Баавга хэрэгдэг мөр 5 дэрж байгаа. Тэгээд Дорноговын Алтан ширээгийн улаан хөөгийн шарган мөр одоо дөрөв зөв тол буруу толд нь дөрөв хүүхдийн дөрөвний тэн толгойн ингээд үндсэндээ Баавга хэрийн чээж орж явахгүй юу?
Тэгэд манай бонцогод өөрөө татгалзаад энэ малчин үе чимээр айгийн тавд булгээ гэд. Холоос зорж ирсэн. Тэр үед ч одоо юу штэ. Морь ачна гэж байхгүй штэ. Алтан ширээгээс дэлгэр хаан дээр хэд чин хаврын тарчигсагтаас нилээ явдлуулна штэ. Тэгж зүтгэж ирсэн мар ингээд тэгээ цагаан өснө мөр тавлж байгаа чинь доо энийг тав болгоо гэд. Манай хүн цагт нэг тийм нийт ч юм байсан юм да. За энэ мэтийн юм чинь тэгээ хөдөөгөөр ингээд салхины аясаар л цуу юм шиг тарахгүй юм чи доо. Хүн цагаа тэгж байна, холбоо тэгж байна гэж. Тэгээ энэ нөлөөгөөр яг аймагуудынхаа холбоог одоо байгуулж авсан. Ер нь одоо Ховд аймагт бол одоо цагаач гэж хорондоо цагаач одоо миний хамтарч ажиллаж байсан дээ. Тэр Төрөөгийн мор гэдэг их хурдан мөрний эзэн юм аа унжсэн тэр хүүхэд нь. Тэр одоо Ховдод морин спортын холбоо байгуулах бүх хурал юм хийгээд тэгээ манай эндээс одоо бондлэр давах хоёр очиод тэгээ хуралд нь оролцоод алдартай эчин тэр тэгээ булганы булган гэдэг хүнд Жороо морины өшөд алдартай шгшүүлсэн тэр юм чинь тэгээ хуучин булзлаар энэ мэтэр одоо 18 аймагтаас үлдээ 21 аймагтай холбоо байгууллагаар 22 салбартай хүртэл болчихжээ шүү дээ. Багнуурын салбар тустай гараад. За ингээ аймаг сумын салбаруудтай болоо тэгээд суманд энтэд санал доо. Суманд ч одоо нөгөө хуучин улс төрийн бүх систем алга болсон. Намын хорл байхгүй, эвлийн хорл байхгүй, төлчийн эмэгтэйчүүдийн зөвлөгөө байхгүй суманд чинь. Суманд одоо сумын төв дээр суглах шалтгаан бол уяачны зөвлөгөө. Болж эрэмгүй энэ ч одоо энэ даваа хүйтэй шивж байсан, онтой шивж байсан, дулам сүрэнтэй шивж байсан олон аймаг сумын холбоонд очиж одоо хорол зөвлөгөөнд оролцож байла. Дундун бүх одоо аймгаар ер нь суманд цуглах нэг шалтгаан ерөөсөө л уяачны хорол зөвлөгөө болчихж байсан л да юм гэж. За тэгээд зохион байгуулалтын бүтцийн хувьд бэхжээд болоо бодлогын хувьд юу хийх гэхээр бүсийн уралдааныг санаачилсан. Бүсийн уралдаан гэдэг. Тэгээд их хурдыг санаачилсан. Тэгээд дөрвөндөө сүүлдээ аймагуудад бүс хийж болно. Бүсийн уралдаан тэр дөрвөнд тэр оруулчихсан тэр жаахан нюансыг чинь үнэн бүрэн хамгийн түрүү ажиглаад аймагуудад бүс хийсэн хүн байгаа шүү дээ. Тэгээд гэх мэтэр одоо салбар холбоо хүмүүс билээ бодлогын хувьд бидний явуулж байгаа ажил чи одоо дэмжлэг аваад өнөөдөр Монголын хурдан морины уралдааны хүндийн төв нөхөө, хөгжлийн зангилаа нөхөө бүсийн уралдаан болоод байна шүү дээ. Бүсийн уралдаан. Бүсийн уралдаан гэснээс ер нь Монголын морин спорт уяачтай холбоо хурлаа хийгээд тэргүүлэгчтэй одоо сонгоод бас өөрийн гэсэн бие даасан байгууллага болсны дараа 95 оны 5 дугаар сарын 25-нд хурлаа хийгээд 95 онд Төв аймгийн Баян сумын нутаг их хангаа уулын өрт одоо Монголын морин спорт уяачтай холбооны Монгол улсын түүхэнд бас анхдагч гэхээр ийм сайхан одоо уралдааныг бас зохион байгуулж байсан. Тухайн үедээ бол нутаг нутагтаа өөрийнхөө гаднаа хаврын одоо морин уралдааныг зохион байгуулад би хүртэл одоо 95 онд хүүхэд байхдаа морь унаад бас одоо малчид нэг өөрийнхөө гэрийн гадаа уралдаг байсан юмыг нэгтгээд тэгээд одоо Цэрэн догт авраг Монгол тулгын 100 эрхэм нэвтрүүлгээр бас ярьдаг. Би одоо улсын баяр нааданд эд залуудаа төрүүлчгээд гэртээ ирээд бай шагналаа үзэх гээд яарад байдаг. Хүмүүс одоо манай цуглчаа баяр хург гээд гарч өгдөг. Тэгээ 2 цаг нэлээд лав өнгөрсөн хойно одоо байгаа үзсэн. Тэгэл их л том хайрцагтай юм байгаад байсан. Тэгээ манай морь бүх хоёр ч адилхан дөө хөрхи биднийг эд байх үед бол тийм айхтар өндөр хөдөлмөр зүтгэлийг манай одоо тийм үнэлдэг бай байсангүй одооныхтой бол ялгаатай гэдэг шиг гаднаа одоо нөгөө халуун хөшөөт малаа авч морин уралддаг байсан Монгол түмэнд мотоциклээр ер нь яагаад морины уралдааныг байлж болохгүй юм бэ гэдэг уралдааныг бол хамгийн анх 1995 онд их хангаа бол одоо хийсэн. Энэ бол өнөөдрийн бүсийн уралдаан, өнөөдрийн энэ Монголын морин спорт уяачтай холбооны 6-аас 3 ангиллын төрөнд одоо бас Land Cruiser маркийн автомашин өгжих энэ бай шагналын үндсийг тавьсан талаар та бүхэн бас нэг сайхан яриач. За тэгээд одоо юу боллоо? Аймагуудтай холбоо байгуулад авлаа. Бүсийн уралдаанууд хийгээд авлаа. Уяачны хөдөлмөрийг үнэлэх төрийн бүс байгууллагын хамтарсан тогтолцоо бий боллоо гэдэг. Тэгээд дараа нь хуультай боллоо. Тэгээд энд одоо их хурд уралдаан, бүсийн уралдаан, цол одоо хам гол юм хуулиндаа хийгээд баталгаажуулаад авчих. Урд нь одоо хуулгүй санаачлагаар хийж байгаад 2003 онд хуулинд энэ бүгдийг оруулаад авчих. Хуулинд энийг оруулах чинь хурлын гишүүд бас бүдэг ойлголттой байсан шүү дээ. Бүдэг ойлголт, зарим нь эсрэг ойлголттой. Одоо жишээ нь одоо
төрийн нааданд орлоод цолоо авг. Тэр бүсийн уралдаанд орлоод тэр бизнес урлаа тэнд урлаад машина авг гэж. Гэхдээ тэр машинаас аваад цолооч авч яагаад болдгүй. Тэр ч одоо тэгээд бид бүгдээрээ л одоо их хурлын бүрэлдэхүүнд ажилласан тэр үед. Тэгэхээр чи нэг сайн юм хэлэхэд бол энд Улаанбаатарт хуучин цагт ирж оролцоход байдаг Төв аймаг Сэлэн тэр уяачд бол одоо тэндээ сонгогдсон гишүүд бол энэ одоо бүсийн урлын тэр чи их хурлын тэр чи эсэргүүцэж байсан. Тэр үеийн улсын наадмын Төв хамсын дарга тэр үеийн улсын наадмын хурдан морины салбар хорооны дарга энэ чинь эсэргүүцэж байсан шүү дээ. Тэгээ хэн нэг дэнж өгөхлөөр Говьлтайн Согтбаатар, Ховдын хэдэн торгууд, Увсын хэдэн дөрвүүд, Баялгийн хэдэн казак хүртэл ороод, Завхны хэдэн сартуул, Сүхбаатарын хэдэн дарган захын энэ одоо аймагуудын гишүүд чинь энэ бүсийн уралдааныг бүсэд хийгээд улсын наадмын статустай адилхан ингэж цол болгодог. Энэ биш одоо энэ энэ төр чинь зохион байгуулах, хүнд ойлгуулах, хууль болгож гаргах энэ төр чинь одоо чи менежмент гэх одоо тэр үед харин шагнаад орж гэж Эвдийн Төв аргын төлцийн дарга байсан залуу их хурл ажиллаж байсан. Тэр ер нь их хурд уралдаан, бүсийн уралдаан хоёрыг хуулийн шингээж ихэд тэр хүн их тусалсан юм да. Энэ мэтэр одоо алхмаар одоо хэрэгжээд, бийжээд тэгээ одоо өнөөдөр Монголын хурдан морины уралдаан хөгжлийг шин шатанд гарсан. Манай холбоо байгуулагдаад ажилласны хамгийн гол үр дүн бол бид манай холбоо 21-р зууны Монголын хурдан морины уралдаан чиг хандлага төлөв байдлыг тогтоосон. Хамгийн гол үр дүн бол энэ. Их хурдаа хийн, бүсийн уралдааны хийн, улсын наадмаа хийн, аймагуд наадмаа хийн, бүсээ хийн, цол шагналаа авлагна, үржил селекц ажлаа зохион байгуулна. Энэний шин дагаад хурдан морины уяаны дэг сургууль хүртэл шинжилэгдчихэж байгаа. Тэгэхээр хурдан морины Монголын хурдан морины уралдаан үндсэндээ хөгжлийнхэн шин шатанд гарчээ гэж хамгийн гол үр дүн бол энэ. Мянган жилийн түүхтэй дэлхийд хосгүй морины их өвс соёл. Хөхө тэнгэрийн доор хөлөг мордын их орон Монход оршин. Тэгэхээр Гомбот алдартай хувьд бол яг энэ та нарын үйл одоо ингээл онцгойлж ирэх та нар тэгээд залгаал одоо дараагийн одоо нөгөө 20 болгосон бизнесмэнүүд байна. Яг энэ хурдан морины уралдаан руу худалдаж авах, уралдаан наадмыг ивент итгэх энэ юм бол одоо ороод ирсэн шүү дээ. Та энэ дээр бас турсан тодруулаач. Тэгээ ер нь бол цаг нь болсон баах. Тэгээд энэ уяачдын холбоо байгуулагдаад хөрөнгө мөнгөтэй улсууд энийг ивент итгээд ирэхээр нэг 90 үе ихэлсэн. Одоо бол би тэгж боддгийн. Энэ Америкт байгаа л бодож яхад үгүй одоо Монголд ер нь нэг хөгжиж байгаа 2-3 салбар байна. Бүр дээд зэрэгээр энэ хурдан морь уяачдын ур чадвар. Одоо энэ амар уйж шүү дээ. Зүрх хөхмээр одоо. Бид нар чинь тэнд нэг ганц 2 км-д яа суудахгүй явж байгаа энэ чинь 22 км явчих үзүүр дээр нь тарлаад байна шүү дээ, тийм ээ. Ямар мундаг хөгжиж байгаа. Хоёрдугаарт нь бөхчүүж унахаа болсон юм байна юусэн. Унживал одоо тэр Батмагийн энэ хар унживал нөгөөтгөө. Гуравдугаарт энэ урлаг спорт. Яг ингэж манай бүх салбар хөгжих юм бол Монгол улс Азийн бар болно. За юу. Энэ гурван салбар бол гайхамшигтай хөгжиж байна. Би тэдний түүхийн нэг жишээ нь болоод ингээд сууж байна. Олон сайхан дурсамжууд ингээд нийгмийн үзэгдлийнх нь хувьд аваад үзэх юм бол 1990-ад оноос эхлээд бол зах зээлийн нийгэмшилжээд монголчууд бол баруун талаас нь зүүн тишээгээ одоо яхаарахгүй зах зээл бараадаж, дүүс хөрөн бараадаж их нүүдэл эхэлсэн байна. Яг энтэй сөрөөдвөл Монголын хурдан морины одоо огшил бол баруун тишээгээ нүүсэн баруун тишээ. Хоног өөр хангайхан. Ер нь одоо яг тэр Даваатар битэр түрүү ярьж байлаа энэ Баян цагаан хүрдээд яг очиж хөтөлж авээдсэн одоо дуунууд бол Баян цагаан хүрээд л өгсөн. Өнжүүлийнхэн амар урдлагдаг хамраа давхаар гүйцэтгэдэг шиг. Тэгээд тэрнээс хойш бол ер нь өрөнгай гэл ингээл Баян хонгор гээд энэ хурдан морины уралдааны одоо нөгөө галшаар цэцэн ханы домог турднуудын Монголын хурдан дууны үржил зэлэгцсийг холбоо байгуулагдсны үр дүнд
өөр хангаа баян хонгор говьтой ховд гэдэг одоо бол ингээл одоо хаяг болчлоо ш тийм ээ. Нөгөө цоо торднууд тийш явчихвал энэ бас их түүхэн үүрэг гүйцэтгсэн холбооны хувьд бол одоо Монголын малажихын үйлдвэрийн одоо тэн дундаа адууны аж ахуй. Анхны юунд их хурлын илтгэл төгсгөл хэдэн зорилт төвшүүлэхгүй юу? 8 зорилт байж байгаа. Үндсэндээ бүгд биелээд байна. Тэр дотор хамгийн бүдэг туссан нөгөө адууны үйлдвэр ухсаа сайжруулах тийм санаа байдгийг. Тэр чинь үнэ чиний сайн нэг зүүн тэнэсээ баруун тийш нүүдэх чинь. Одоо тэнд бол ингээд бас гал шар тэс хоёрыг хооронд нь уулзуулж үржилийн селекц ажил хийж үйлдвэр ухсаа сайжруулна гэсэн тийм санаа анхны их хурлын илтгэл бий. Тэгэхдээ өнөөдөр тэрээс хэтрээд юу гал шар тэс тэр англи дараа борж ирээд үржилийн ажил одоо энэ баг олон улсын хэмжээнд дэлхийн масштабт ч юм уу хийдэг болчиход байна л да тийм. За одоо ингээд бас уяачтын холбоонд хандив үргэжсэн улсуудаа хажиж бас болохгүй байх гэж би бодож байна. Энд одоо тэр Мон хангаан сэргэлэн гэж их хандив өгдөг нөхөр байла. Одоо байгаа шүү дээ. 8 машин. Хурдан мөрний уралдаанд 8 машин зарцуулсан хүн. Мон хангаан сэргэлэн. Тий. За тэгээд дээрэс нь өгөөжийн төмөн дэмбэрлээ бас баг зэрэгээр өгжсэн. Манай одоо компани одоо энэ Vitapit компани гэдэг манай компаниас тасраа гарсан компани одоо аж үйлдвэрийн гавьяат ажилтан содномын жаргал сайхан байна. Зориг трейдийн жаргал сайхан ингэж бас залуу зөндөө их одоо хөрөнгө мөнгөөр дэмждэг байлаа. За тэгээд буян дэлгэр ах маань бол бас их би одоо яагаад буян дэлгэр ахыг энэ уяачтын холбоог үүсгэн байгуулах юмд байдгүй болоо гэж бас гайхадгийн сүүлд орж ирсэн байх та. Ер нь бас их сэтгэл зүрхээ зориулж исэн дарга байгаа юу байгаа ш тэргүүн байгаа шүү. Тий. Бат Эрдэнэ одоо шөө би бол одоо инх хол даргаыг бол бай шагнал цуглуулж байсан хандив тэр улс бөө манай архивт байна. Тийм баг. Тийм баг. Тэгээд одоо олон улсын хэмжээний асуудлыг хүртэл уяачтын холбоо чинь олон улсын морины холбоонд хүртэл одоо элсэж орсон ийм сайхан түүхтэй байгаа. За тэгээд ярьж байгаагаас маань сайн юу яах вэ? Редакторлах байлгүй дээ. За ихөө энэ сайхан буурлуудын маань ахмадуудын маань тэртээ 1995 онд Утрын моргэрт үүсгэсэн тэр холбоо үндэсний хэмжээнд тэр байтугай дэлхийн хэмжээнд морьтон монголчуудын түүхийг дэлхийн түүхэн дэлхийн давцанд дархалсан ийм өргөн удам үйл ажиллагаатай өргөн дэлгэр үйл ажиллагаатай холбоо болон өргөжин дэлжээ. 10 тал дуурсан өнди алтайн арга ховдын хязгаар техноруудын хадгар хөвсгөлийн тайг хэрлэн мөрний өвөө Сэлэнг таван хаан Дорнод Монголын уудам тал Дорнын гов өмнгийн гов өнөөдөр Монголын морин спорт уяачтын холбооны хөхлөн болтой хоёр жихэн харин хатгсан логотой цэнхэр туг намираагүй сум аймаг өгөө үлээ. Монголын морин спорт уяачтын холбоо үнэхээр үндэсний хэмжээний холбоо болтлоо өргөжин дэлж шинэ цагийн хурдан морины уралдааны хөгжлийн өнгийг тэртээ 1995 онд үнэхээр манай энэ сайхан буурлууд маань холыг харж Монгол үний уужуу ухаанаар тоймлж, товчоолж одоо тодорхойлсон нь үнэхээр энд нотлогдож байна. Ингээд та бүхэндээ Монголын морин спорт уяачтын холбоо байгуулагдсны түүхт 30 жилийн хойг мянган уяачтын өмнөөс дахин хүргэе. Та бүхэн маань уюугийн уяачид хурдан морины зүтгэлтнүүдтэй мөнгөд өмөг дэвшиг болж үг сургаалan харилцаж урт насалж удаан жаргаж явахын өрөөлөргөн энэ удаагийн ярилцлага жаргаая. Мянган жилийн түүхтэй дэлхийд хосгүй морьтны их өвс соёл. Хөхө тэнгэрийн доор хөлөг морьдын их орон Монход оршин.